Тайлээ. За баярлалаа та бүхний нүд шимэнд. За банкнд хийсэн шалгалтын материалуудтай 100% санал нийлж байна. Зарим бас нэг дутуу зүйлүүд ч бас нэлээд байна. За тэр хуулийн нэлтийн байгууллагуудаар явах юмудаа сая бүлгийн дарганы хэлсэнчлэн цаашдаа шахаад явах нь зүйтэй баха. За тэгээ цаашдаа ер нь банкны хувь заяа өөрөө яах вэ гэдэг дээр би нэлээд санаа зовж байна. 2010 онд Хөгжлийн банкыг байгуулъя гэд засгийн газар Монгол банк хамтраад энэ хуулийг санааж илж ирсэн. Тэгэхэд би хуулийн дээр нь ажилласан. Сангийн яамнаас одоо Хөгжлийн банкны захирал байгаа Батбаяр ажлаасаа ахлаад ингээд бид хоёр талаас ажилласан. За тэрэн дээр концепцууд бол одоо байгаа хуулийнхаа хэлбэрээс арай өөр байсан. Тэгэхээр эндээс нэг ийм санал гармаар байна. 1026. Хөгжлийн банкны тухай хуулийг яаралтай нэмэлт өөрчлөлтүүд оруулах шаардлагатай байна. Бүр концепцийн өөрчлөлтүүд оруулах шаардлагатай байна. За тэр нь 3 чиглэлээр байна. Хөгжлийн банкны одоо байгаа энэ хуулиар явахаар Хөгжлийн банкнд эргэлдэж байгаа энэ эдийн засаг энэ 7 их найд төгрөгт хүрсэн байгаа энэ мөнгөний урсгал нь төв банкны хяналтанда байлгадаг бодлогын хүрээнд авч тооцдог тэр тооцоол дээрээс орхоо байцсан байна. Тэрнээс гадуур явдаг болсон байна. За энийг оруулдаг болох хэрэгтэй. Хоёрдугаар энэ хяналт шалгалтын асуудал. Одоо энэ төв Хөгжлийн банкны тухай хуулиар Хөгжлийн банк яг эзэнгүй явж байгаа. Эзэн байгаа тийм шалгадаг институт байхгүй болсон. Төрийн аудитын байгууллага эсвэл засгийн газрын өөр аль нэг сангийн яамны ч юм уу ийм аудитын байгууллагууд өөрөөр хэлбэл шууд мэрэгжлийн бус ийм институтуудаар шалгуулдаг ийм байгууллага болчиход байна. Шалгал гэдэг нь одоо зөвхөн тэгж нөө баримтаар эргүүл шалгах биш. Нөө шалгуур үзүүлэлтүүдийн банкных нь өөрийнх нь хөгжлийнхэн дөр хамгийн зөв зохистой харьцаануудыг нь зөв бодлогоор тавьж өгч тийм шаблонтой болгож цааш нь шалгаж явдаг. Гэтэл тийм юм байхгүй. Тэрийг засгийн газар нь өөрөө дураараа хийгээд тэрийгээ тэгээд одоо шалгадаг ч юм уу юм ийм байдлаар яваад байгаа л да. Тэгэхээр энийг эргүүлээд төв банкаар шалгадаг болгох хэрэгтэй. Төв банкаар мэрэгжлийн байгууллагаар жилд бүр нэгээс доошгүй удаа энд нь шалгалт хийдэг. Тэрийг нь засгийн газар дээр их хурл дээр л хэрэггүй. Засгийн газар дээр энэ шалгалтыг нь бол танилцуулдаг. Ийм байдлаар цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй. За түрүүн дээр хувьчилгээ яригдлаа. Тэгвэл одоо энэ Хөгжлийн банк нь ч өөрөө яг энэ төв банк хадгаламжийн даатгалын корпорац гэдэг юм энэ санхүүгийн байгууллагуудад яг ижилхэн статустай өөрөө хуулиар зохицуулагддаг ийм статустай байгууллага. Тэн дээр хувьчлал гэсэн ганц ч үг байхгүй. Өөрөөр хэлбэл Монгол улс гэж байх юм бол засгийн газар гэж байж таараа. Засгийн газар гэж байх юм бол энэ Хөгжлийн банк нь энтэйгээ зэрэгцээд байж байгаа хэвээр ийм институцэд одоо хойшлогдсон байгаа. Тэгэхээр цаашдаа энэ Хөгжлийн банкыг аврах асуудал яригдж байгаа гэж би ойлгож байгаа. Одоо нэг ингэ сайн шалгалт хийж аваад одоо балансаа цэвэрлэх ёстой. Гэхдээ сая энэ нөгөө шалгалттай холбогдлолтын тогтоолууд дээр балансаа ялгаад тэр актив пассиваар нь тэнцвүүлээд тэр евро төсвөр шилжүүлэх гэж байгаа юм байна шүү дээ. За яг тэр нь яг процессын хувьд бол зөв. Гэхдээ энэ жил бол засгийн газар даахгүй ш надад чинь. Засгийн балансан дээр авч даахгүй. Төсвөрч суугаагүй учраас. Зөв яванд богино хугацаанд шилжүүлнэ үү гэхээс. Тэгээд энийг богино хугацаанд хийж авахгүй бол дараагийн засгийн газрын бонд, дараагийн одоо Хөгжлийн банкны гадаад зах дээр гарах бонд одоо явахгүй. Ер нь аливаа улсын Хөгжлийн банкны концепц гэдэг бол тухайн улсынхаа одоо хөгжлийг гадаад дэлхийн зах зээлд, санхүүгийн зах зээлд холбол гол одоо санхүүгийн зуучлалыг хийх ёстой. Гэтэл тэр хөнгөж явж чадахгүй болчихно. За дээрээс нь Хөгжлийн банкны удирдлагын асуудал байна. Хөгжлийн банкны хуулийн дотор ийм залт байдаг. Хөгжлийн банкны удирдлагыг аль болох засгийн газраас хараад бус байлгахын тулд олон улсад нээлттэй тендер зарлж иж тэгжиж удирдлагын сонгоно гэж заасан байдаг. Хөгжлийн банкыг анх байгуулахдаа Батбаяр дарганы засгийн газрын үед яг энэ хуулийнхын дагуу олон улсад нээлттэй тендер зарлаад тэрэн дээр одоо Азиад төдийгүй дэлхийд гайхагдж байгаа одоо Японы Хөгжлийн банк, Солонгосын Хөгжлийн банк гэд маш том хоёр институт орж иж өрсөлдөөд тэгээд Солонгосын Хөгжлийн банк тендерт нь ялаад тэгээд харин нэг ямар ч байсан нэг жилийн хугацаанд засгийн газраас нэлээд хараад бус байдлаар тэгж явж ирсэн. Харин дараагийн засгийн газар гарч ирээд энийг зөв шууд хөөж явуулаад тэр юун тендер, юун тэр 4 жилийн гэрэмээрээ бүгдийг нь одоо
1 минут байхгүй. 5 минутаа ярьчихлаа та. Энэ